Тэгэхээр та надад хэлээч. Дэлхийд танигдсан нэр алдартай хүн байх ямар вэ? Таны гудмаар алхахад хүн болгон таныг таньж, хамтдаа зураг даруулахыг хүсч, таны хэлсэн үг болгоныг анхааралтай сонсдог байх ямар вэ? Энэ та биш гэж үү? Магадгүй энэ ертөнцид биш байлаач. Өөр ертөнцид энэ бол таны амьдрал. Олон ертөнц эсвэл олон дэлхийн их онол дээр ийм зүйл байх боломжтой. Бүр ингээд зогсохгүй хорт хавдрыг эдгээсэн юмч эсвэл дэлхийг айц давтуулах хорон санаат эрдэмтэнч та байх боломжтой. Олон ертөнцийг хэрхэн үүсдэг болон илрүүлэх технологи дээр эрдэмтэд судалгаа хийсээр байгаа. Харамсалтай нь бид олж нээсэн ч тэнд зочлох боломжгүй. Эсвэл боломжтой юу? Учир битүүлэх хэрэг дуртай бол манай чанелыг subscribe хийгээрэй. Олон ертөнцийн тухай онол шинэхэн зүйл биш. Манай эртний өмнөх 5 дугаар зуунд атомист гэгддэг грекийн философчид атом болон хоосон орон зайн тухай ойлголтыг нэвтрүүлж, атомуудаас бүрдсэн хязгааргүй ертөнц оршин тогтнох боломжтойг өргөн барьсан. Манай эртний өмнөх 4 дугаар зуунд Эпикур эдгээр санааг улам хөгжүүлж, дэлхийдээ ижил байгалийн хуулиудад захирагдаг олон тооны ертөнц оршин тогтнох боломжтой таамагч дэвшүүлсэн. Харин Эпикурээс өмнө манай эртний өмнөх 500-аад оны үед эртний энтхийн одоо орон судлал дээр орчлон ертөнцийн мөнхийн мөчлөгийн дагуу дахин хязгааргүй ертөнц бүтээгдэж устгагддаг гэсэн байдаг. Харин одоо урагшилж урлаг шинжлэх ухааны сэрхэн мандалтын үед ирвэл гүн ухаантан Жордано Бруно орчлон ертөнц хязгааргүй бөгөөд тоо томшгүй олон од гаригуудыг агуулдаг талаар дэвшүүлсэн. Гэхдээ харамсалтай сүмийнхэн энэхүү санааг үгүйсгэж түүнийг амьдаран шатаасан байдаг. Гэхдээ Бруногийн санаа болон өмнөх онолууд үнэн байх магадлал бий. Олон ертөнц хэд хэдэн аргаар оршин тогтнох боломжтой. Эдгээрээс нэг онолын дагуу бол олон ертөнц асар хол зайгаар тусгаарлагдсан байх боломжтой гэсэн байдаг. Бид өөрсдийн ертөнцийг нэг талаас нөгөө тал руу гэрлийн хурдаар хүрэхэд 93 тэрбум жилийн өргөнтэй. Энэ зайг бүрэн ойлгохч боломжгүй. Гэхдээ энэ бол бидний зөвхөн харж чадах ертөнц. Үүнээс цаана юу байгааг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр орчлон ертөнц хязгааргүй байх боломжтой талаас нь авч үзвэл бидэнтэй яг ижил тоолошгүй олон ертөнц оршин тогтнож байгаа. Энэ нь яг л хязгааргүй сармагчингийн теоремтой адил. Энэхүү теоремд та сармагчинд бичгийн машин хязгааргүй цаг өгөх юм бол сармагчин бичгийн машины товчлуурыг хязгааргүй санамсаргүй дарснаар Шекспирийн бүтээлийг гаргаа авах боломжтой гэсэн байдаг. Тэгэхээр хязгааргүй орчлон ертөнцид санамсаргүйгээр ч хамаагүй өөр ертөнц байх боломжтой гэсэн санаа. Харин өөр нэг зэрэгэлдээ ертөнцийн онол бол бөмбөлгөн ертөнц. Их тесрэлт манай орчлон ертөнцийг бүтээсэн юм бол их тесрэлт хаана болсон байх вэ? Орчлон ертөнц өчүүхэн төдий эрчим хүчнээс асар хурцтай тэлж байгаа нь биднийг томоохон ертөнцийн өчүүхэн нэг хэсэг гэдгийг харуулж байна. Тэгвэл хязгааргүй тооны их тесрэлтүүд болж тус бүрт нь өөрийн орчлон ертөнцийг бий болгож хязгааргүй орон зайд бөмбөлгөн хэлбэрээр хөвсөөр байх боломжтой гэсэн санаа. Энэхүү тоолошгүй олон ертөнцид бидний мэдэх байгалийн хуулиуд өөрөөрч байх боломжтой. Жишээ нь гэрлийн хурд нөлөөлдөггүй, эсвэл таталцлын хүч ялгаатайч байж болно. Тэгэхээр манай ертөнцид ч гэсэн нэгэн хачирхалтай физикийн хууль үйлчилдэггүй. Эсвэл бид хараахан ойлгож амжаагүй газар бас байна. Энэхүү газрыг квантын орон гэдэг. Квантын орон бол атомудаас ч жижиг орон зай. Энэхүү жижиг орон зайд физикийн дүрмүүд адилхан ажилдаггүй. Бөөмсүүд өөр хоорондоо шууд харилцаж, ямар ч зүйлээс илүү хурдан хөдөлж, тэд яг л ид шижиг олон газар нэг дор байж чаддаг. Тэгэхээр хэрв жижиг хэсгүүд ийм гайхалтай зүйлийг хийж чадж байгаа юм чинь бүхэл бүтэн орчлон ертөнц яагаад хийж чадахгүй гэж. Ингээд энэ бүхэн биднийг параллел ертөнцийн өөр нэг онол руу авчирч байна. Энэхүү онолын дагуу бол олон ертөнц огторгуйн цаг эсвэл хязгааргүй орон зайд хөвж байгаа бөмбөлгүүд биш. Харин яг одоо бидний эргэн тойронд ижил орон зайг эзлэн оршин байдаг гэсэн санаа. Гэхдээ бид харж чадахгүй байгаа нь тэд өөр хэмжигдэхүүнүүдэд оршдог. Энэхүү онолыг квантын механикийн олон ертөнцийн тайлал гэдэг. Гэхдээ танд энэ ойлгомжгүй санагдаж магадгүй ч та өмнө нь энэ талаар дуулж байсан. Жишээлбэл Star Trek, Fringe, Counterpart зэрэг цуурлуудад толинд харж байгаа мэтэл өөрийнхөө өөр нэг хувилбартай
уулзаж байгаагаар гардаг. Мөн Рик энд Морти дээр хязгааргүй нэг цагт орших боломжтой параллел ертөнцүүдийн санааг гаргасан байдаг. Эдгээр олон ертөнц гэх онол үнэхээр байх боломжтой. Жишээ нь дэлхийн 2 дугаар дайн хизээж болоогүй. Сүүлд од хизээж үлэг гөрвлийг устгаагүй. Харин ч тэд илүү хөгжин дэвссэн байх боломжтой. Гэхдээ заавал ийм том ялгаа байх шаардлагагүй. Жишээ нь та өглөө кофе уудаг бол өөр нэг ертөнцид цай ууж ичж болно. Тэгэхээр та бодоод үзээрэй. Параллел ертөнцид та рок дуучин, сансрын нисгэгч, эсвэл ерөнхийлөгчч байж болно. Бүр таны төрөөгүй ертөнцч гэж бий. Энэ олон ертөнц үүсэх боломж бол бидний өдөр тутамдаа болж байгаа маш олон сонголтоос улбаалсан үр дүнгууд. Энэ яг л butterfly эффект болох эрвэхэний эффекттэй төстэй. Өчүүхэн жижиг өөрчлөлт урт хугацаанд томоохон өөрчлөлтөнд хүрдэг гэсэн санааг агуулж байгаа. Бразилд эрвэхээ далавчаа дэвхэд Техаст хар салхи үүсдэггүй гэсэн нийтлэлээс энэхүү нэрний санааг анхаавч байсан. Тэгэхээр үлэг гөрвлүүдийг устгасан сүүлт одыг авч үзье. Хэрвээ Алс холоос ирсэн солир хэдхэн метр замаа өөрчилсөн бол дэлхий дээрх газардахгүй хажуугаар нь өнгөрч хэдэн сая жилийн өмнөх манай гарагийн түүх бүрмөсөн өөрчлөгдөх боломжтой. Энэхүү онол бидний амьдралд ч гэсэн хамаатай. Жишээлбэл таны өвөө эмээ галт тэргэнд анх уулзаж байсан гэж төсөөлье. Хэрвээ таны өвөө галт тэрэгнээс хоцрох эсвэл галт тэргэнд суугаагүй бол та төрөхгүй байсан. Хэрвээ бид олон ертөнцийн онолыг илүү мэдхийг хүсвэл квантын физикийг илүү судлах хэрэгтэй. Квантын физикт байгалийн хуулиуд дэвтэрч бидний мэдэх бодит байдал өөрчлөгдөх болно. Физик судлалд төрөл бүрийн физикчид байдаг. Туршилтын физикт бодит ертөнцид альваа зүйл хэрхэн явагддгийг ойлгохын тулд туршилтаар дамжуулан онолыг шалгаж сайжруулдаг. Харин онолын физикчид орчлон ертөнц яагаад үүссэн? Яагаад татахуйч байдаг? Альваа юмс яагаад болдог талаар асуулт дэвшүүлдэг. Ингэж томоохон асуултуудыг дэвшүүлснээр хорвоо ертөнцийн хамгийн чухал их үүсвэр, их кодыг олж нээхийг хичээдэг. Исаак Ньютон татахуйчийг олж нээсэн. Яг л алим дэлхийд татагдан унах жижиг зүйлс том зүйлд татагддаг гэх мэт. Энэ нь мэдээж ойлгомжтой бөгөөд туршилтын физикч болж байна. Харин Эйнштейний хэлснээр объектуудын масс болон хэмжээнээс хамаарна. Тэдгээрийн эргэн тойрондох орон зай, цаг хугацаа гажуудах замаар татахуйч цаг хугацааны хурдад нөлөөлөх боломжтой гэсэн байдаг. Энэ бол харьцангуй онол. Исаак Ньютон болон харьцангуй онол хоёр үзэл баримтлал өөр боловч хоорондоо зөрчилдөхгүй. Харьцангуй онолоор Исаак Ньютоны физикийг илүү өргөжүүлж гариг, галактик зэрэг том штабуудад хамаатай болгосон. Гэхдээ бид томорхын оронд жижигэрвэл юу болох вэ? Ньютоны физикийн онолын нөлөө жижигэрсээр маш жижиг хэмжээс болоод ирэхэд бидэнд арай өөр тайлбар хэрэгтэй бол. 18 дугаар зууны ихэнх үеийн Английн физикч Джон Далтон орчин үеийн атомын онолын үндэслэгч гэдгээрээ алдартай. Тэрээр бидний эргэн тойронд байх бүх зүйл атомоос бүрэлдсэн бөгөөд атом дахин хуваагдахгүй гэсэн байдаг. Гэхдээ бид атом дотроо хуваагдаж затардгийг мэднэ. 1906 онд J.J. Thomson физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бөгөөд тэрээр атомуудаас хамаагүй хөнгөн сөрөгцөнэгтэй бөөмс байдгийг олж илрүүлсэн. Тэрээр үүнийг корпускул гэж нэрлэсэн. Харин физикч Жорж Стоуны хожим нь тэднийг электрон гэж нэрлсэн байдаг. Дараа нь протон, нейтроныг нээсэн нь эрдэмтэд эдгээр бөөмс атомын цөмийг бүрэлдүүлж байгааг ойлгоход тусалсан. Энэ нь яг л сар дэлхийг дэлхийн нарыг тойрдог шиг электронууд цөмийг тойрч ирдэг. Гэхдээ хачирхалтай нь атомуудад адил хүч үйлчлэхгүй байсан. Ньютоны физикийн онолын дагуу бол цөмийг тойрон иргэдэг электронууд цөмд татагдана, цаг хугацааны явцад хүчээ алдах ёстой гэсэн. Харин электронууд ямар ч хүч алдсан, удаашрсан зүйл үзэгдээгүй байгаа нь энд яг юу тэднийг байранд нь байлгаад байгаа тал дээр асуулт урган гарч ирсэн. Сонгодог физикт хариулт байхгүй байсаар л байгаа. Түүнчлэн физикт өөр нэг хачирхалтай асуулт урган гарч ирсэн нь хар бие юм. Физикт хар бие нь гэрэл дулаан гэх мэт бүх цацргийг шингээдэг биет. Жишээлбэл нүүрс, төмөр нь хар биеттэй адил үйлчилдэг. 1800-аад оны сүүлчээр эрдэмтэд янз бүрийн температурт хар биетээс ялгарх энергийг судалж эхэлсэн. Хэрэв төмрийг халаавал төмөр улайдаг. Төмрөөс гарч буй цацраг нь улаан өнгөтэй байна. Илүү халаавал улбар шар, цагаан болж хуурна.
Харин илүү өндөр температурт хар биет хөх ягаан өнгө ялгаруулж чаддаг. Сонгодог физикийн дагуу бол хэрэг төмөр хангалттай халсан ягаан туяа цацруулж байгаа тохиолдолд бүр илүү халаавал хит ягаан туяаг гаргана гэсэн байдаг. Ерөнхийдөө маш халуун температурт хар биет хязгааргүй хит ягаан туяаг гаргах чадвартай. Гэхдээ туршилт хийж үзэхэд онол практик зөрчилдөж эхэлсэн. Үнэн хэрэг дээрээ цацрагийн туяа бага температурт илүү хүчтэй, доктортой байсан бөгөөд температурыг нэмсэн ч ямар ч хит ягаан туяа болох шинжгүй байсан. Ингээд үүнийг эрдэмтэд хит ягаан туяаны сүрэл гэж нэрлсэн байдаг. Харин 1900 онд Макс Планк нэгэн шийдэл дэвшүүлсэн. Тэрээр энэ дэлхий дээр байж болох хамгийн жижиг энерги эсвэл гэрэл болох фотон нь гэрлийн хурдаар хөдөлж чадхаас гадна цахилгаан соронзон энерги энэхүү тоосон цар шиг энергиудыг ялгаруулах болон буцаан шингээж авч чаддаг гэж үзсэн. Макс Планк энэхүү онолоор хар биетийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Гэхдээ иймэрхүү илүү олон асуулт гарч ирэхийг хэрээр физикчид үүн дээр цоо шин тогтолцоо хэрэгтэйг ойлгосон. Ингээд өнөөгийн бидний мэдэх квантын физик бий болж байна. Өнөөдрийн хүртэл квантын физикийг дэлхийн тэргүүлэх эрдэмтэд хүртэл тайлбарлахад хэцүү. Хэрвээ тэд тайлбарлахыг оролдвол энэ шинжлэх ухаан гэхээсээ илүү эд шийдчийг л сонсогдох болно. Илүү олон эрдэмтэд квантад суурилсан физикийг гаргаж ирэхэд улмал, нууцлаг, учир битүүлэг болоод ирсэн. Тэрхүү нууцын нэг бол ажиглагчийн асуудал юм. Хэрвээ өмнөх бичлэгт гарч байсан симуляцийн онолыг санаж байгаа бол бид double split экспериментийн талаар ярилцсан. Тэрхүү туршилтаар электроныг хоёр зураас л тусгахад сонгодог физикийн дагуу бид дэлгэцэн дээр хоёр зураас харах ёстой. Харин бид интерференс паттернийг харсан. Бөөмс яг л усны долгион шиг тусаж эхэлсэн. Ингээд эрдэмтэд учрыг олохоор ажиглагч хавтангийн ойролцоо тавихад интерференс паттерн алга болж хоёр хэвийн зураас ажиглагдана. Ингээд дайны физикч Нильс Боhr үүнийг аль болох энгийнээр тайлбарлахыг хичээсэн. Тэрээр бөөмс бүх боломжит төлөвт нэгэн зэрэг оршдог бөгөөд үүнийг төгс байрлал гэж нэрлсэн. Ажиглагдах хүртлээр энэхүү төгс байрлалаа хадгалж үлддэг бөгөөд ажиглах юм бол бутран унаж ганцаараа болдог. Энэ нь яг л зоос эргэлдэж байх үед зоосны хоёр тал нэгэн зэрэг оршиж байгаа. Харин зоос газардах үед аль талаараа хэрхэн буусан мэднэ. Энэхүү тайлбарыг Копенганы тайлбар гэж нэрлэдэг. Гэхдээ бөөмс боломжит бүх төлөвт нэгэн зэрэг оршдог гэдэг санаа олон нийтэд тийм ч таатагаар хүрээгүй. Эрвин Шрёдингерний муур гэх егөөцөн туршилт бүтээсэн. Тэрээр хайрцагт муур, цацраг идэвхт атом, илрүүлэгч, хорны шил хийж хэрвээ атом задравал илрүүлэгчийг өдөөж хорны шил хагарснаар муур өгнө. Эсвэл атом задрахгүй муур үлдэнэ. Зөвхөн хайрцгийг нээж байж л муурыг амьд үлдсэн үгүйг мэдэх боломжтой гэсэн. Шрёдингер нь энэхүү туршилтаар Копенганы тайлбарын асуудлыг хүндсэн байдаг. Тэрээр Шрёдингерний тэгшитгэл гаргаж, долгионд хэрхэн ажиллах, хаа хүрхийг тогтоох энгийн тэгшитгэл зохиосон. Харин дараа нь төгсөх ангийн оюутан 3 дугаар Хью Эвертон квантын физикийн онолыг оронгоор нэргүүлэх санааг дэвшүүлсэн. Тэрээр Шрёдингерний муурны туршилтыг үнэхээр байх боломжтой. Бөөмс бүх төлөвт нэгэн зэрэг орших боломжтой гэсэн. Бид яагаад зөвхөн нэг хувилбарыг л хараад байдаг вэ гэвэл бусад хувилбарууд өөр ертөнцид оршин байгаа гэсэн. Эрдэмтэд ч энэхүү онолыг үгүйсгэж байсан ч цаг хугацаа явахын хэрээр илүү сэжүүр боломжит гаргалгаанууд гарч ирэхэд тэрний онолыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өнөөдөр олон алдартай физикчид Эвертийн онолыг үнэн зэрэгцээ ертөнц байдаг гэдэгт итгэдэг. Хэрэв параллел ертөнц байдсан бол тэд хаана байдсан болов? Олон ертөнц онолын дагуу эдгээр бүх параллел ертөнцүүд бүгд бидний эргэн тойронд үргэлжилж байдаг. Гэхдээ тэднийг бид харж чадахгүй байгаа нь өөрөөр хэмжигдэхүүнд оршдог. Таны зочны өрөөнд таны хязгааргүй хувилбарууд зурагт үзэж, ном уншиж, зарим нь цаг хугацааны машинч зохион бүтээж байгаа. Эсвэл бүр тэр чигээрээ зочны өрөө гэж байхгүй, үлэг гөрвөлж хэсвчлээ явж байна. Бүр цаашлаа дэлхий дээрх амьдрал бүтлгүүдэж, тэр чигээрээ хоосонд гаригч байх боломжтой. Хью Эвертон өөрөө параллел ертөнц байдагч бид холбогдох боломжгүй, нэвтрэх боломжгүй гэж хэлсэн байдаг. Гэхдээ боломжтой ч байх магадлалтай. Европын цөмийн судалгааны байгууллага болон Америкийн бөөмийн физик болон хурц скорын лабораторинаар өөр хэмжигдэхүүнүүд байдаг гэх баталгаа олохын тулд
бөөмийн хурцгуур дээр дуршилт хийж байгаа. Дуршилтын хамгийн гол зүйл бол татах хүч. Гравитон бол таталцлын хүчийг зөөх үүрэгтэй бөөмс гэж таамаглаж байгаа бөгөөд бидний мэдэж байгаагаар татах хүч бол бүх хэмжигт хүнд, бүх орон зайд нөлөөлдөг. Эрдэмтэд хэрвээ бид хангалттай гравитон бүтээж чадвал бид өөр хэмжигт хүнд нэвтрэх боломжтой гэдэгт итгэж байгаа. Гэхдээ гравитоныг барих яг л гараараа удаа барихтай адил. Гравитон баригдшгүй бөгөөд илрүүлэхэд маш хэцүү. Энэхүү судалгаанд эрдэмтэд протоныг гэрлийн хурдны заагт хүргэж мөргөлдүүлж жижиг хэсэг болгон хувааж мион, нейтрон зэрэг бөөмс гарган авсан. Мөн ховор төрлийн кварк, бозон гарган авсан байдаг. Ингэж мөргөлдүүлснээр эрдэмтэд татах хүчийг илүү сайн ойлгохоос гадна гравитон үүсгэх нөхцөлийг бий болгоно гэж найдаж байгаа. Европын цөмийн судалгааны байгууллага протоныг маш өндөр хурдтайгаар мөргөлдүүлснээр жижиг хар нүхийг гарган авахар ажиллаж байна. 2015 онд Канадын Батерлогийн их сургуулийн хэсэг эрдэмт физикийн үсэг бие сэтгүүлд нийтлэл хэвлүүлсэн. Тэд жижиг хар нүхнүүд манай орчлон ертөнц болон бусад орчлон ертөнцийг холбогч үүрэг гүйцэтгэдэг гэдэг санааг дэвшүүлсэн. Энэхүү санаа нь хэрвээ бид эдгээр жижиг хар нүхнүүдийг илрүүлж чадвал параллел ертөнц, орчлон ертөнцийн нотлохыг олох боломжтойг харуулж чадна. Хэдийгээр гравитоныг олохын тулд маш олон жил хэдэн тербум протоныг мөргөлдүүлэх шаардлагатайж хэрвээ бүтээчихвэл параллел ертөнц байдаг гэдгийг баттайгаар нотлох боломжтой болно. Та магадгүй их тесрэлтээс үлдсэн сансрын дэвсгэр цацрагийн газрын зургийг харж байсан байх. Эрдэмтэд энэхүү газрын зургийг судалж байхад гинтийн сэрүүн газар байгааг олж нээж Хүйтэнцэг гэж нэрлэсэн. Эхэндээ үнийг ямарч галактикгүй хоосон орон зай гэж бодож байсан ч 2017 оны судалгаагаар энэ нь манай орчлон ертөнц өөр ертөнцтэй мөргөлдсөн байх баримт нотолгоо гэж үзсэн. Онлын дагуу бол өтний нүх алс холын зайд орших өөр ертөнцийг холбодог. Гэхдээ өтний нүхний талаар бид бүхний сонссон зүйл үргэлж докторгүй өтний нүхний эргэн тойрондох татах хүч маш хүчтэй болохоор очихоос өмнө бяцлагдана гэдэг. Гэхдээ 2021 оны хэвлэгдсэн 2 тусдаас шинжлэх ухааны нийтлэлд шинэлэг санаануудыг санал болгосон байсан. Судалгаан дээр бид өтний нүхээр дамжин гарах боломжтой бөгөөд бид өтний нүх бүтээж болно гэсэн. Одоохондоо энэхүү санаа онолын дагуу байгаач ирээдүйн шинжлэх ухааны эрэл хайгуул хийж байхад дахин нэг шинэ боломжуудыг нээж өгч байна. Шинжлэх ухааны зөгнөл зохиолдог гэрлийн хурдаар явах шаардлагагүйгээр алс холын газар руу хүрэхэд өтний нүхийг ашиглаж байгаагаар зохиогдсоор ирсэн. Мөн Альберт Эйнштейн зэрэг бусад физикчид 100 гаруй жилийн турш өтний нүхний тухай онолыг дэвшүүлж байсан саяхны хүртэл бодиттой нотлохоо байгаагүй. Харин 2021 оны 3 сард өтний нүх байдаг бөгөөд хүн аюулгүй зорчих боломжтой гэсэн 2 судалгааг нийтэлсэн. Нэг судалгаан дээр бичил өтний нүхний талаар дурддагдсан бөгөөд мэдээж хүн тэрүүгээр багтахгүй ч энэ бол эхлэл. Харин 2 дахь судалгаан дээр томоохон өтний нүхний талаар яригдаж өтний нүхээр аялахад аюулгүй гэсэн байдаг. Гэхдээ энд нэг зүйл байгаа. Энэ нь тийм ч амар биш. Gravity force болох G хүч нь жингээр мэдрэгддэг хурдтгалын хэмжүүр юм. Жишээлбэл 1 G нь дэлхий дээр мэдрэгдэж байгаа таталцлын хүч. 2 G гэвэл та өөрөөсөө 2 дахин илүү жинг мэдэрнэ. G хүчийг янз бүрийн нөхцөлд мэдэрч болно. Жишээ нь онгоц хурдтай маневр хийх үед нисгэгч өндөр G хүчийг мэдэрдэг. Сансрын нисгэгчид хөөрөх эсвэл газардахад их хэмжээний G хүчийг мэдэрдэг. Тэгэхээр өтний нүхээр гарахад та барагцаалаад 20 G хүчийг мэдэрнэ. Ихэнх хүмүүс 5 G хүчинд ухаан алддаг. Бэлтгэгдсэн сөнөөгч онгоцны нисгэгч 9 хүртэлх G хүчийг даван туулах чадвартай байдаг. Харин хүний бие богино хугацааны 40 G хүчийг тэсвэрлэх чадвартай болохоор 1 секунд хүрэхгүй хугацаанд 20 G хүчинд өтний нүхлөө бүрэн аялах боломжтой гэсэн. Энэхүү судалгаанд галактик эсвэл алс холын газар руу өтний нүхээр аялахад 1 секунд ч хүрэхгүй гэсэн. Харин энд нэг анзаарах зүйл байгаа нь татах хүч хэдий хүчтэй байна. Цаг хугацаа илүү хурдан явна. Жишээлбэл сансар татах хүч сул байдаг тул хиймэл дагуулын цагийг ойр ойрхон тохируулах шаардлагатай байдаг. Тэгэхээр та өтний нүхээр аялвал 1 секунд ч хүрэхгүй хугацаа зарцуулж байхад таны ард үлдсэн гэр бүл найз нөхөд хэдэн зуун мянган жил болох болно.
Өдний нүхээр аялах боломжтой ч одоохондоо хэрэгжих боломжгүй. Гэсэн хэдий ч бид өдний нүх шаардлагагүйгээр бусад бодит байдлыг харж судлах боломжтой. Жишээ нь Мандела эффект болох олон тооны хүмүүс хизээч тохиолдож байгаагүй зүйлийг болсон мэтээр санах. 1980 оны сүүлчээр Нельсон Манделаг шорон нас барсан гэж андуурснаас Мандела гэх нэр авсан. Харин Нельсон Мандела 1990 онд суллагдаж 2013 онд нас барсан байдаг. Өөрний жишээ дурдвал Queen хамтлагийн We Are The Champions дууны төгсгөл хэсэг Of The World гэж төгсдөг. Гэхдээ үнэндээ тэгдэггүй. Britney Spears-ийн Oops I Did It Again гэх дуун дээр харж ихэвчтэй дуулдаг бол жинхэнэ бичлэгэн дээр ямар ч жихэвч гардаггүй. Мандела эффект юмсыг буруу сансан мэт санагдуулж болно. Эсвэл бид үнэхээр өөр ертөнцийн бодит байдлыг санаж байж болно. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Philip K. Dick нь өөр бодит байдлууд хоорондоо холилдох боломжтой гэдэгт итгэдэг. Тэрний сонгодог зохиолууд болох Blade Runner, Total Recall, Minority Report олонний таашаалд ихээр хүрсэн. The Man in the High Castle өндөр шилтгэн дэх хүн нь дэлхийн 2 дугаар дайнд холбоотнууд ялагдаж Америкийг Япон болон нацистууд эзлэн авч байгаа тухай өгүүлнэ. Гэхдээ Дик энэхүү зохиолоо зүгээр нэг уран зохиол гэж үзэхгүй, харин ч энэхүү амьдралаар өөрөө амьдрснаа дурдсан байдаг. Тэрээр хэлэхдээ үүнээс илүү зүйл байж магадгүй гэсэн асуултууд надад гарч ирсэн. Үүнийг хэрэгтэй олон тооны бодит ертөнц гэж байдаг. Тэд бие дээрээсээ олон давхар зураглал шиг давхралтан оршиж байгаа. Дүүнчлэн параллел ертөнцүүд бол компьютерийн симуляцаас үүдэлтэй. Бидний гаргасан шийдвэр болон гаргаж болох байсан шийдвэрүүдээр нэг бүрчлэн тооцоолон гаргасан нэгэн төрлийн томоохон компьютерийн загварлал. Бидний програм байнга шинжлэгдэн сайжирч байдаг. Хэрвээ та энэхүү програмаас алдаа харахыг хүсвэл déjà vu-г харж болно. Дик нэг удаа хар устай эмэгтэй чухал материал авчирч өгнө гэж зөвлөсөн. Гэтэл үнэхээр нэгэн эмэгтэй ирэхэд тэрэнд анх удаа харж байгаач маш дотн мэдрэмж төрсөн байдаг. Харин тэрхүү эмэгтэй Дикийн бүх зохиолыг уншсан талаараа дурдсан. Тэрээр өөрийн зохиолуудаа энэ ертөнцид биш байлаач хаа нэгтээ өөр ертөнцид болж байгаа бодит явдал гэсэн байдаг. Тэгэхээр та хаа нэгтээ анх удаа хүнтэй танилцаад маш дотн мэдрэмж авч байсан уу? Учир нь та өөр хэмжигдэхүүнд тэр хүнийг мэддэг гэсэн. Эсвэл та аяллаар явж байхад анх удаага очисон газар нэг л танил тухтай мэдрэгдэж байсан уу? Учир нь та өмнө нь тэнд байсан болохоор. Түүнчлэн та өмнөх амьдралаа зүүдэндээ харж байсан тохиолдол бий юу? Эсвэл ховсын тусламжтайгаар өмнөх амьдралаа мэдхийг оролдож байсан уу? Тэгвэл Philip K. Dick энэ талаар тайлбарлахдаа өнгөрсөн амьдрал гэд байгаа зүйл ерөөсөө өнгөрсөн зүйл биш. Таны өнгөрсөн амьдрал бол таны одоо амьдарч байгаа амьдрал гэсэн мэт. Таны бодит байдал гэж харж байгаа өнцгөөс шалтгаалж энэ бүхэн шүүлтүрлэгдэнэ. Өөр хэмжигдэхүүнд тэрхүү амьдрал яг одоо болж байгаа. Николай Козарев нь цаг хугацааг шулуун зураас гэж үздэггүй. Харин ч ямар ч өнгөрсөн одоо ирээдүй байдаггүй бүх зүйл зэрэг нэг дор болж байгаа бөгөөд биднийг нэвтэрч чадахгүй хэмжигдэхүүнд бий гэсэн байдаг. Бүх зүйл нэг дор болж байгаа нь таны бүх сонголтууд, үр дагаврууд нэгэн зэрэг болж байгааг хэлнэ. Дээр дурдгацсан энэхүү хүмүүсийн онолыг ердөө уран зөгнөл мэт санагдаж болох ч эрдэмтэд үнэн байх магадлалтай шинж тэмдгүүдийг олж эхэлсэн. Ингээ харахаар Козарев болон Эверетт өөрийн цагаас хамаагүй түрүүл итгэсэн болж таарч байна. Тэгэхээр бид ер нь яагаад зэрэгцээ ертөнцийн талаар ингэж сонирхон судалдаг вэ? Яагаад уран зөгнөлт зохиолуудад ингэж олноор давтагдан харагддсан бол? Магадгүй параллел ертөнцийн онол тэр чигээрээ сонголтуудыг илэрхийлдэг болохоор. Хью Эверетт нь хэлэхдээ бид сонголт хийх болгондоо шинэ ертөнц, шинэ мөчөр бий болгож байдаг. Мөн мөчөр болгон бидний сонголтын үр дагавар. Бичгийн ихэнд дурдсан шиг таны нэр хүндтэй жүжигч эсвэл ерөнхийлөгч байх боломжтой гэж байсныг санаж байна уу? Олон ертөнцийн таамаглал дээр энэ бол бодит явдал. Өнөөдрийн таны хэн болох нь та амьдралынхаа туршид хийсэн хэдэн мянган сонголтуудын үр дүн. Жишээ нь та хүн амны хэргийн мөрдөгч бөгөөд агуулгад олсон цогцсын араас мөрдөж байхад өөр нэг ертөнцид мөрдөгчөөс нуугдаж байгаа агалуурчин. Эсвэл өөр ертөнцид муугар хэлэхэд та цогцсон ч байх боломжтой. Бид амьдралыг ийм өнцгөр хардаг гэж тодорхой хэмжээнд бид байгааг нь мэдэрдэг. Та магадгүй хуучнаас санагалцсан
Хэрвээ би сургуульдаа илүү сайн суралцсан бол, хэрвээ би оюутан ангийнхаа хайртайгаа гэрэлсэн бол, хэрвээ би тэр хүчирхийлэгчээс эртгэн салсан бол гэж бодож байсан байж магадгүй. Бидэнд өөр сонголт хийсэн ч болоосай гэсэн бодол хэвийн үзэгдэл. Гэхдээ хэрвээ би тэгсэн бол, ингэсэн бол гэсэн бодол дээр битгий удаан бодлогошлоорой. Зарим нэг ертөнцид та ховрогдчих байх боломжтой гэдгийг санаарай. Өөрийн амьдралдаа сайхнаар төсөөлөх нь тааламжтай байгаа ч битгий харамсал болон хуургаарай. Хэрвээ таны амьдрал төгс биш байлаач өөрийн амьдралдаа хайртай, та зөв сонголтондоо сэтгэл хангалуун бай. Хэрв та аз жаргалгүй, уушнаа дурсан өнгөрсөн амьдралдаа хийсэн алдаа харамслаад дурсаж байгаа бол та нэг зүйлийг санаарай. Таны амьдрал дуусах хүртэл танд маш олон сонголтууд бий. Жижиг том хамаагүй сонголт бүрт эрүүхийний дэвлчиг жижиг зүйлээс том зүйл бий болдгийг санаарай. Таны өнөөдөр гаргасан жижиг өөрчлөлт таны амьдралыг орвонгоор нь хэрхэн өөрчлөхийг та мэдэхгүй. Танд яг одоо өөрийнхөө амьдралд нөлөөлөх сонголт бий. Сонголт болгон чухал. Ухаалгаар ашиглацгаая. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.